эрчим хүчний хязгаарлалт хийх бага байсан. 13 онд 8%, 14 онд бол бүр бага 3%. За нийт үйл төлбөр дээрээ бол үргэлжлүүлсэн өрийг 15 онд бүгдийг хаагаад баланслуулаад харин ч 15 онд нийлүүлсэн цахилгаан дээрээ баг бүрэн төлөөд баг илүү гарах хэмжээд үүсэн. Энэ нь бол 15 онд энэ тарифын талаар нэлийн тарифтай гэдэг юм уу тууштай арга хэмжээ авсан. Энэний үр дүн гэж үзэж байгаа. За цаашдаа энэ оны түвшинд бол бид нар өмнө хязгаарласан цахилгааныхаа үнийг хэрхэн шийдэх вэ? Энийг бол төлөвлөлөөд явж байгаа. Энийг бол яг нэг дор шийдэх гэж байхгүй. Тодорхой цаг хугацааны дараа энийг шалтгаалтай шийдвэрлэнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй талдалтай. Орон амжилтууд ойрлоо үзэгчтэй энэ сэтлүүд сэргийгдэх эрчим хүчний үндэсний 7 дугаар форумыг шууд дамжуулан хөргөж байгаа. Тэгэхээр үзэгчтэй охинтой Монголын эрчим хүчний инженеруудын холбооны баримтчгийн дарга Ганжуургаг олзолж байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг За баярлалаа. Тэгэхээр сүүлийн жилүүдэд сэргийгдэх эрчим хүч гэж маш их ярьж байна. Сэргийгдэх эрчим хүч дэлхийн нийтийн маш чухал хэрэглээ болж байна гэдэг зүйлийг хэлж байна. Тэгэхээр зарим иргэд маань бас сэргийгдэх эрчим хүч гэж яг юу хэлээд байгаа юм. Зөвхөн өнгөцгөн ойлголтоор жишээлбэл нарны энерги, салхины энерги гэж ойлгоод байдаг. Тэгвэл сэргийгдэх эрчим хүч гэдэг маань бүрэн утгаараа авч үзвэл яг ямар ойлголт юм бэ? Маш том ойлголт гэж би харж байна. Тийм сэргийгдэх эрчим хүч гэдэг маань бол дэлхийн нийтийн ирээдүйн эрчим хүчийг ингэж тодорхойлож байгаа шүү дээ. Ер нь эрчим хүч хөгжөөд 40-50 жилийн дараа бол сэргийгдэх эрчим хүч бол нийт эрчим хүчний ихэнх хувийг хангалттай болно гэж. Сэргийгдэх эрчим хүч гэдэг бол үндсэндээ бол нар, салхи, ус, газрын гүний дулаан гэх мэт ингээд эрчим хүчийг ашиглаж захлаан үйлдвэрлэж гаргахыг хэлж байгаа. Сэргийгдэх гэж энийг бол яг зүгээр орчуулах юм бол бас өөрөөр шахуутшгүй эрчим хүч хийж болно л доо. Сэргийгдэхээр бас нэг жоохон үгэн тэгээд шахуутшгүй эрчим хүч. Өнөөдөр сэргийгдэх эрчим хүчний үндэсний 7 дугаар форум дээр бол Монгол улсын их хурлын дарга Жээн хулд ирж үг хэлж энэ форумыг нээлээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Монголын төр сэргийгдэх эрчим хүчийг анхааралтай авч хөгжүүлэхэд бол бодлого үйл ажиллагаа явуулж байна гэсэн. Тэгэхээр манай ард иргэд бол бас энэ сэргийгдэх эрчим хүчийг зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Сэргийгдэх эрчим хүчийг хөгжүүлснээр бид нар энэ хотын утаа байхгүй бол амьсгалын замын өвчин байхгүй болно. Сэргийгдэх эрчим хүчийг хөгжүүлснээр бол нүүрс сэргийлэх асуудал бол багасна. Байгаль хоргүй юм технологиг бид нар хэрэглэх болно. Тийм учраас манай нийт иргэд бол сэргийгдэх эрчим хүчийг дэмжиж бүх талаас нь дэмжиж ингэж оролцож явбал бас сайн. Зөвхөн сэргийгдэх эрчим хүчний хувьд бол яг нэг эхний үед нэг хүндрэлтэй тал нь жоохон технологийн шинэ учраас үнийн хувьд харьцангуй өндөр байдаг. Гэхдээ явандаа энэ үнүүд